Мэргэжлийн нэгдсэн холбоотын зөвлөлийн хангалтгүйр форум 2022. Жил болгон аж ахуйн нэгжүүд нь боораад ядуураад байдаг. Тэгээд нэг том яриад том зорилт тавьж байгаа яриад байдаг. Худалдаачид өнөөдөр дампуураад бүр өрөнд ороод төрийн байгууллагуудын залгамж халаа уялдаа холбоо гэж байна уу? Монгол улс стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн авч иймэр байна. Худалдаачдаас ороод дуртай барааг нь авдаг шүү дээ. Үнгийн өгөхгүйгээр мэрэгжлийн л да. гайл татвараас хүмүүс байгаа мó. Одоо энд байна уу? Энэ танхимд энэ мэргэжлийн нэгдсэн холбоотын зөвлөгөөд холбоотоос ирсэн төлөөлөл одоо хүртэл суучлахад тарсан гэж ботсон гэж явна гэж одоо юу гэсэн үг. Бид нар ч одоо сүнснүү суугаад байгаа юм шиг л. Энэ улсын эдийн засаг уул урхахаасаа бүрддэг. Улсын төсөв нь зөвхөн нүүрснээсээ бүрддэг. Энээс ганц гарсан бол үйлдвэрчсэн улсад болох хэрэгтэй. Шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дэргэд байгуулагдсан мэргэжлийн нэгдсэн холбоотын зөвлөл анх дугаар форумаа зохион байгуулж байна. Өнөөдрийн форумд нийт 120 орчим холбоотын төлөөлөл оролцож байна. Мөн салбарын төлөөллүүд тулгамдсан асуудлаа хөндөж холбогдох албан тушаалтнуудад хүргэснээрээ онцлог юм а. Монгол улсад 2015 оноос хойш төрийн бус байгууллагуудын тоо огцом өсөж өнөөдрийн байдлаар 27 орчим мянган байгууллага албан ёсны бүртгэлтэй байна. Үүн дотор доктортой үйл ажиллагаа явуулдаг маш олон мэргэжлийн нэгдсэн холбоод тус тусын асуудлаа шийдэж чадалгүй өнөөдрийг хүрсэн юм. Тэдний уур бухимдал дээд зэгтээ хүрсэн ч хаана хэнд хандхаа мэдэхгүй байв. Яг энэ цаг үед шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дэргэд дээрх холбоотыг нэгтгэсэн зөвлөл байгуулж нэн дээрөө анх дугаар форумаа зохион байгуулсан нь жинхэнэ дэсрэл боллоо. Энэ өдөр зөвшөөрлийн тухай хуулийн төслийн танилцуулга, холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн танилцуулга, жижиг дунд үйлдвэрийн сангийн санхүүжилт, төрийн худалдан авах ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, стандарт хэмжил зүйн үйл ажиллагаагаар хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах нь гэх мэт сэдвүүдийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэг зохион байгуулагдсан юм. Өнөөдрийн зөвлөлийнхөө оролцоотойгоор цаашдаа энэ хуулийн хэрэгжилт, хуулийн шинжилэл, дүрм журмын боловсруулалт, тэгээд одоо энэ төрийн зүгээс авчиржуулж байгаа арга хэмжээг илүү одоо бүтээлч байлгах, ажил хэрэгч байлгах, илүү хөдөлмөрийн одоо бүтээмжээр суурилсан ийм тогтолцоог бий болгоход чиглэж байгаа. Тийм учраас одоо Жадар сайдын зүгээс энэ тал дээр бүх одоо өөрийн хариуцсан салбар болон улсын хэмжээнд байгаа одоо анхаарах асуудлууд дээр мэргэжлийн холбоотойгоо хамтарч ажиллая гэж энэ холбоогоос одоо байгуулах үйл ажиллагаанд оролцоод явж байгаа. Өндөр шаардлага бас одоо тавигдах шаардлага арай бага ийм зөвшөөрлүүдийг төрөмс байгууллагуудаар мэргэжлийн холбоотуудаар нь олгодог болгосон. Тэр өнөөдрийн энэ хурал зөвлөгөөн дээр бид бас үүнтэй холбоотойгоор манай мэргэжлийн холбоод маань ч гэсэндээ илүү чадварч хэвээр. Илүү одоо мэргэжлийн чадвартай болж иж төрийн бусад одоо хувийн хвшлийнхны зөвшөөрлийг олгодог, үүн дээр хяналт шалгалт тавьдаг, ёс зүй болон мэргэжлийнх нь хувьд одоо аудит дүгнэлт гаргадаг, шаардлагатай бол үүнийг цуцалдагч байдаг юм уу? Ийм одоо бас бид нар болох ёстой гэж бас үзэж байгаа. 2021 онд бол Монгол Улсын засгийн газраас 10 их найдын төлөвлөгөө баталсан. За энэ хүрээнд дээр банкнуудын чөлөөт их усүр буюу банкнд хадгалагдаж байгаа хадгаламжийн өнгийг бол жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 2 тэрбум төгрөгийг өгсөн. За энэ хүрээнд 25 мянга аж ахуйн нэгжид 2 тэрбум төгрөгийг олгоод байгаа. За 2022 онд энийг 1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгаа. Төрийн худалдаа авах ажиллагааны газар сүүлийн жилүүдэд юу хийсэн бэ гэхээр манай байгууллагын зохион байгуулсан тендер шалгуулалтын хувьд бол нийтдээ нэг 2180 ор бүхий 27 дотуур байр, 44 соёлын төв, за 19 цахилгаан одоо дамжуулах шугам нийт урт бол 161 орчим километр, 29 автозам 140 орчим километр, 9 гүүр, 100 цэцэрлэг, 91 сургууль, 102 эмнэлэг баригдах төсөл арга хэмжээний худалдаа авах ажиллагааг зохион байгуулад ингээд ирсэн байна. Өнөөдрийг хүртэл бас яг энэ тендер шалгуулалтыг бол зохион байгуулад явж байгаа. За бид бүхэн үйл ажиллагаанд бас өөрчлөлт шинжилэлт хийж холбоодуудтайгаа нэлээд уялдаа холбоогоо сайжруулан ажиллаж байгаа гэж ойлгож болно. Та бүхний оролцоо стандартчлалын ажилд Монгол Улсын шадар сайдын хэлсэнчлэн стандартчлалын шинжилгээний ажилд бол та бүхний үүрэг оролцоо ихээ. Энэ чиглэлээр хамтран ажиллахад стандарт хэмжил зүүн газар бол төвд хаалгын нээлттэй шүү. Та бүхэн холбогдож
шаардлагатай стандартын талаар одоо мэдээлэл авах, хамтран ажиллах чиглэлээр одоо хурж иж уулзахад нээлттэй байгаа шүү гэдгийг хэлэхэд таатай байна. Хөгжингүй улс орнуудад мэрэгжлийн нэгдсэн холбоод маш чухал үүрэгтэй ажилладаг. Тухайлбал Япон улсад мэрэгжлийн холбоод нь хуулийн төсөл боловсруулж өгдөг жишг бий. Энэ нь бодит амьдралд нийцсэн хөрсөн дээрээ буусан зохицуулалт болдог байна. Харин Монгол улсад OECD байгууллагын явуулсан зөвлөмжийн дагуу шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар мэрэгжлийн нэгдсэн холбоотын зөвлөлийг байгуулж 120 гаруй холбоотыг төлөөлүүлэн 17 холбоог тэргүүлэгч болгон сонгон ажиллаж байна. Мөн тус зөвлөл даргаараа 100% санал нэгтэйгээр баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Даваа Баярыг сонгосон юм. Олон улсын түвшинд мэрэгжлийн нэгдсэн холбоотын хувьд бол тодорхой одоо тусгай зөвшөөрлүүдийн мэрэгжлийн нэгдсэн холбоотууд нь өөрсдөө олгож байгаа. Мэрэгжлийн байгууллагууд нь бол тухайн зөвшөөрөл олгогч байгууллагууд дээр нь хяналтаа тавьдаг. За өөрөөр хэлбэл юу гэдгийг барилгын ассоциац өнөөдөр барилгын тусгай зөвшөөрлөг олгож байгаа шүү дээ. Тэгвэл мэрэгжлийн хяналтын байгууллага барилгын стандартаар хяналт тавихаас илүүтэйгээр тухайн одоо барилгын ассоциац дээр хяналтаа тавьдаг энэ систем олон улсад бас нэлээд нэвтрээ явж байгаа гэсэн үг нэг талаа. Хоёрдугаарт бол энэ эрх зүйн орчин дээрх хамгийн одоо анхан шатан дээр буюу яг бодит байдал дээр амьдрал дээр ямар байна гэдэг энэ хууль эрх зүйн орчны томоохон төслүүдийг мэрэгжлийн холбоот нь өргөн барьж байгаа. Монгол улсад бол засгийн газар улсын хурлын гишүүд нь өргөн барьж байгаа. Тэгэхээр энэ дээр бол амьдрал дээр одоо нэг алдаа гараад идэг гэдэг шиг маш олон ийм зөрүүтэй асуудлууд үүсэж идэг юм. Холбоос нь өөрөө тэр одоо богино хугацаанд бас маш олон ажлуудыг амжуулж байна. Ер нь энэ мэрэгжлийн нэгдсэн холбоо яагаад байгуулагдах болсон бэ гэх юм бол олон улсад шударга өрсөлдөөн хэрэгжлийн төлөө газрын дэргэд бол одоо мэрэгжлийн холбоотууд ажиллаад энэ цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг даван гаргахын тулд хамтран ажиллаж байна. Төр болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны түншлэл агуу дээд зэгтээ ингээд хамтарч хэрэгжиж байгаа учраас энэ олон улсын энэ сайхан туршлагыг Монгол улс нэвтрүүлээд тэгээд энэ мэрэгжлийн нэгдсэн холбоотын зөвлөл нь шударга өрсөлдөөн хэрэгжлийн төлөө газрын дэргэд одоо чадар сайд эдийн санаачлалтайгаа дэмжигтэйгээр энэ ажил явж байгаа. За бид одоо энэ үндсэндээ өөрөөсөө мэрэгжлийн холбоотууд нэгдэж чадахгүй тулцтай үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо шударга өрсөлдөөн хэрэгжлийн газрын дэргэд одоо мэрэгжлийн холбоотын нэгдсэн зөвлөл байгуулагдсанаар бид өөрөөсөө холбоотын өөрөө одоо бодсон хэрэгшгийг биш олныг боцгыг ашгийг бол нэгтгэж чадсандаа бол давуу тал юм аа. Энэ мэрэгжлийн нэгдсэн холбоотын зөвлөл дээр манай үндэсний аж үйлдвэрийн зөвлөлд нэгдээд ажиллаж байгаагийн гол ажил нь бол өнөөдөр үндэсний аж үйлдвэрийн салбарыг системтэй бий болгоход хууль эрх зүйн орчныг яаж сайжруулах вэ? Тэдний борлуулалтын зах зээлийг мэрэгжлийн холбооттой нэгдэж Монголын төр яаж хамтарч ажиллаж энийг дэмжих вэ гэдэг асуудал дээр бол их акцент хийж ажиллах ийм нэгдсэн агуулгатайгаар бол энэ зөвлөгөөнд форумд оролцож байгаа. Монгол улс зах зээлийн нийгэмд шилжээд одоо 30 гаруй жил болсон боловч одоо хоёрын хвшлийнхэн төртөөгөө яаж харилцах уу гэдэг эрх зүйн одоо тогтолцоо нь одоо бүрдээг байгаа. Яг сүүлийн хэдэн жилийн хугацаанд бол салбартаа мэрэгжлийн холбоод гэж одоо байгуулагдсан. Энэ мэрэгжлийн холбоод нь төртөөгөө ямар эрх зүйн бичиг баримтын үндсэн дээр харьцах вэ гэдэг нь бас одоогоор ойлгомжгүй байгаа. Тэгэхээр энэ зөвлөл байгуулагдсанаар энэ хүндрэлийг шийдэх нэггээр хэлбэл мэрэгжлийн холбоодын тухай хууль, төрийн бус байгууллагын тухай хууль, худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль гэх мэт энэ төрийн бус байгууллагын тухай хуулийг улсын их хурлаар яаралтай батлуулах, түүний үндсэн дээр одоо энэ бизнесийн орчныг бас цааш сайжруулах энэ чиглэлээр л одоо бид нэр гол анхаарлаа төвлөрүүлж ажиллах гэж байна. Аль болохоор би одоо эндээс болоод нэлээд гарах бах шийдвэр гарч одоо энэ бид нар хилцэл яригдал гэдэг яригдсан болгоомын хамгийн гол нь ажил дээр хэрэгжих байхад гэж бид нар одоо яагаад гэвэл бид нар төрийн бус байгууллагын төлөөлөл учраас бид нар энэ нэг форум болго хилцэл болго яриад өнгөрөх биш энэ амьдрал дээр хэрэгжүүлэхийн төлөө энийг бид нар анхныхаа форумыг бүр 9 оны ажил хэрэгж болгоо ажиллаж байна. Энэ форумын гол зорилго нь засгийн газраас хэрэгжүүлж эхэлж байгаа шин сэргэлтийн болгоод холбоодын эрх ашигыг тусгаж өгөх явдал юм. Ялангуяа улс орны ажлын байрны дийлэн хувийг бий болгодог бизнес эрхлэгчтэй заавал бодлогоор дэмжих шаардлагатай байгааг төр засагт санууллаа. 2021 он 22 оны зааг дээр шин сэргэлтийн бодлогын одоо хуулийн төсөл орж батлагдлаа. Тэгэхээр одоо өнөөдрөөс түүнийг дагаж өөрчлөлт орох 47 хуулийн төсөл хилцэглээд дөнгөж эхэлж байна тийм. Энэ хилцэлээд эхэлж байгаа хуулийн төсөл дотор одоо их хурлын даргын өсвөрийн захирамжаар бол хилцэх асуудлын 9-т нь мэрэгжлийн нэгдсэн холбоотын эрх зүйн байдлын тухай хууль явж байгаа.
надад өнөөдөр баг анхны хэлсүүд ингэ явж байна уу яаж юм те. Тэгэхээр энэ хуулиудын дэд ажлын хэсэг болон ажлын хэсгийнхэнтэй одоо уулзалт зохион байгуулах өөрсдийнхөө одоо сан санаачлагыг тийш тусгуулахын тулд өнөөдрийн хийж байгаа форум бол томоохон үр дүнгээ үзүүлнэ. Энэ өөрөө зөвлөмж болж одоо их хурлд ерөнхий сайдад ерөнхийлөгч хүргэлнэ. Энэ формоор олон одоо шинжлэх ажил эрх санаа оноод гарна. Цаашдаа та бүхэнтэйгээ хамтарч одоо ажиллахын бүтэц боломж бий болж байна гэж үзэж байгаа. Тэгээд энэхүү мэргэжлийн нэгдсэн холбоотой зөвлөлийн зорилго маань коронавирус, COVID-19-ийн сардгалын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, үүрэг бүхий бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн холбоод төлөөлөлтөөс бүрдсэн зөвлөлийг байгуулж, шударга өстөөний орчныг бүрдүүлэн эдийн засгийн хөгжлийг дэмжиж ажиллах ийм зорилготойгоор байгуулагдсан. За энэ жилийн үед бидний төсөөлөлтөөр бол 20 гаруй тэрбум төгрөгийг бол зээлнэ гэж бодож байгаа. Энэ цар тахал бидэд ойлгож харуулж өглөө. Одоо энээс хурдан түргэн салах хэрэгтэй байна. Энээс ганц гарсан бол үйлдвэрчсэн улсад болох хэрэгтэй. Мэргэжлийн нэгдсэн холбоотой зөвлөлөө ангадугаар форум 2022. Мэргэжлийн нэгдсэн холбоотой ангадугаар форумоор хамгийн их хөндөгдсөн асуудал нь зөвшөөрлийн тухай хуулийн төсөлтэй холбогдож байсан юм. Улсын хурлын гишүүн Бямцогт нарын нэр бүхий 22 гишүүн 2019 онд зөвшөөрлийн тухай хуулинд өөрчлөлт оруулахаар хууль санаачлан өргөн барьсан байж байгаа. За мөн засгийн газраас мөн хууль санаачилж оруулж ирсэн. За хоёр хувилбарыг хуулингийн ажлын хэсэг аваад ажиллаад харахад гишүүдийн өргөн барьсан хууль нь арай илүү бизнес эрхлэгчд илүү ээлтэй, арай илүү либерал, шат амжлагыг арай багасгасан ийм одоо байхаар байсан учраас бид улсын хурлын гишүүдийн өргөн барьсан хуулийг ерөнхийдөө суур болгож ажиллаж байна. Зөвшөөрөл буюу батламж гэдэг энэ хууль бус зүйлийг 2020 оноос болоод шударгастай ажиллагаа гаргуулсан амар дүүргийн засаг даргамаар явуулж ирсэн. Энд дээр тодорхой үр дүн болоод ингээд гараад эхлээд явж байгаа гэж өдөр үзэж байгаа. Яагаад гэвэл өнөөдөр нийслэлийн засаг даргаагаар Улаанбаатар хотын цагирч 74 үйл ажиллагааг нээлттэй болгож байна. Энэ зөвхөн ганцхан батламж гэдэг энэ хууль бус үйлдлийн ахлалт нуугдж ирсэн үйл ажиллагаанууд гэсэн. Уулнууд төлбөр хугацааны тухай хуулиар анх батламжийг олгож эхэлжсэн бол эргээд төлбөр хугацааны тухай хуулиасаа даваад батламж нь өөрөө тусгай зөвшөөрлийг энэ аяар орчихсон явж байгаа. Залхуу гишүүн ярьсан зөвшөөрлийн тухай хуулийн танилцуулга дээр бол нааштай юм шийдлүүд харагдлаа. Өөрөөр хэлбэл одоо энгийн зөвшөөрлүүдийн тоо бол нэлээд те одоо 70-80%-аар буурсан байна зөвшөөрлөх. Дээрээс нь зөвшөөрлөл одоо хугацаа маань одоо бид нар бол өнөөдөр бол бараг сараас 2 сарын хугацаанд нэг зөвшөөрлийг авдаг штэ яг одоо амьдрал дээр. Тэгээ энэ хугацаа маань 5-аас 10 хоног шилжиж байна. Дээрээс нь төрд байгаа мэдээллийг буцаагаад нөгөө энэ бизнес эрхлэгчээсээ одоо нэхгүй байх зэрэг хэрэгжиж чадвал яг ийм заалтууд бол нааштай зүйлүүд байна гэж харж байна. За хурлын эхний хэсэгт бол ярилцж байгаа гол асуудал бол Булгантуй сайдын ярьж байгаа асуудал бол нэлээд сонирхолтой татлаа. Энийг бол мэргэжлийн холбоодууд нэлээд хүлээж ирсэн гэж харж байна. Өнөөдөр манайх бол Монголын хэвлэлийн өдрүүдийн холбоо байгаа. Тэгэхээр хэвлэлийн өдрүүдийн холбооны хувьд одоо нийт мэргэжлийн холбоотой энэ зөвлөлд ороод одоо ярьж байгаа гол асуудал бол тусгай зөвшөөрлийн асуудал байгаа. За өнөөдөр хэлцэж байгаа гол асуудал дотор нэгдүгээрт одоо бидний гол асуудал бол зөвшөөрлийн асуудал. Зөвшөөрлийн тухай хуулийн дээр бид нар саналаа өгнө. За энд бол юу бид нар анхаарах хөвгтэй зэрэг хог хаягдaltaй холбоотой жижиг дунд үйлдвэрүүдийн зээлийн асуудал. Яг үйлдвэрлэгч нарт тулгамдаад байгаа асуудлуудыг л бид нар энэ асуудал дээр анхаарал тавьж санал бодлоо оруулж болж байна да. Ангадугаар форумын уур амьсгал төржигтэй ажил хэрэгч бөгөөд шин санал санаачилгаар дүүрэн байлаа. Зарим зочид холбогдох төрийн албан тушаалнуудтай нүрэлдэж удаан хугацаанд хэлж чадаагүй асуудлаа ил гарган бухимдлаа илэрхийлсэн юм. Энэ үйл явцыг нууж хаах юмгүй орон даяар шууд дамжуулан хүргэсэн нь форумын цар хүрээг улам өргөжүүлсэн гэж хэлж болно. Мөн мэргэжлийн гайлын ерхий газар ягаад энэ орж ирсэн бараанууд дээр та нар анхнаасаа хяналтаа тавиагөөж орж ирсэн бараан дээр энэ болтгүй, энэ Монгол улсын стандарт нийсгүй. Ингээд энэ хэд худалдааш үйлдвэрчтэй ягаад дарамтлах юм бэ? Энийгээ болох хэрэгтэй шүү дээ. Анхнаасаа тэр гайл хилдэн нь оруулах байх хэрэгтэй шүү дээ. Өчнөө бараа бүтээгдэхүүн оруулаад ирсэн. Энийгээ зараа борлуулах гэхээр энэ болохгүй, энэ стандарт нийцгүй гэл хоол үйлдвэрлэлээр янз бүрийн хандлагч унаа. Энийг ч гайл дээр хийх ёстой байгаа сте. Мэргэжлийн хэлтэйгээ
төрийн байгууллагуудын залгамж халаа уялдаа холбоо гэж байна уу? Төрийн нэг байгууллага нь гэрчлэгээ гэдэг нэг юм олгочоод байгаад нөгөө сангийн яамны байгууллага нь энэ гэрчлэгээ биш ээ. Энийг тодорхойлох боломжгүй маа гэж ингэж хариулаад байгаа нь л одоо үнэхээр харамсалтай байна гэдгийг хэлмээр байна. Одоо та бүгд бол мэдэхгүй л ах. Яг ингээд дангуун дээрээс худалдаа эрхэлж байгаа, тэр гар дээрээс худалдаа эрхлэгдээд байгаа энэ баялаг бүтээгчтэй та бүгдийн үйлдвэр эрхлээд байгаа энэ хүмүүсийн чинь тэр пара бүтээгдэхүүнийг яг гар дээрээс хэрэглэгчдэд өгдөг тэр зах худалдааны төвийн худалдаачид өнөөдөр дампуураад бүр өрөнд ороод гэр бүл садалт, хүчирхийлэлт, орон гэрээ гэргүү олцсон, шүүхэн шийдвэрээр очсон, амиа хорлох дээрээ тулцсан. Би бол одоо ийм асуулт асуумаар та нарын өмнөөс одоо энэ хүмүүс ингэ хэлээд байна. Монгол улсын хилээр хичнээн бараа ингээ гайлын татвараа төлөөд ороод ирсэн юм бэ. Одоо энэ Асикута систем гэдэг 95 онд гайлд нэвтэрснээс хойш 40 30 хэдэн жил боллоо. Өнөөдөр үндэсний үйлдвэрлэгчид туслах материалаа дандаа зах худалдааны төвөөс авч байна. Нэг ч нөөтийн халаа өгдөг хүн байхгүй. Хэрэглэгч чинь өөрөө хянагч байхгүй. Хэрэглэгч өөрөө хянагч. Хэрвээ тэр хүсэхгүй байх юм бол авахгүй. Хэрвээ тэр хүнд одоо те доголдолтой асуудалтай бүтээгдэхүүн зарсан байх юм бол өөрөө мэдээлээ тэрийгээ ингээд зах зээлээс шахаад гаргадаг. Ийм одоо чөлөө зах зээлтэй болсон. Тэгэхээр энийг ингээд чөлөөт зах зээл өрсөлдөөн дээр нь үлдээхийн оронд Монгол улсын одоо тэр маш их бүтээсэн оронтой төсвөр дандаа л хяналт тавина гэдэг юм хийгээд байгаа. Угаасаа хэрэглэгч өөрөө хяналагч шүү дээ. Тэгэхээр ингээд чөлөөт зах зээл дээр өрсөлдөх боломжийг өгөөд тэрнээс үлдэх нь үлдээд тэ хасагдах нь хасагдаад буурах нь буураад нэмэгдэх нь нэмэгдээд ингээд явах боломжийг нь олгоно гэдэг ийм одоо юуг хараач гэж хүсэж байгаа. Форумын төгсгөлд үгээ хэлж амжаагүй мэрэгжлийн холбоотын тэргүүлэгчид хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нээлттэй үзэл бодлоо илэрхийлж эрх чөлөөгөө эдэлсэн юм. Манай ресторан зөвлөлтөөр холбооны хувьд гэх юм бол энэ ковидын үед бол хамгийн хүнд нэрвэгдсэн ийм салбар байж байгаа. Манай жижиг үйлчлэгийн салбар өөрөө ер нь бол дийлэх 2 жилийн хугацаанд үндсэндээ 80% нь бол хатуу 100% хаалттай байсан. Тэгээ энэ дээр одоо би нэг ямар асуудал санал хэлэх гээд байна вэ гэхээр энэ тусгай зөвшөөрлийн тухай үйл гэж яригдж байна. Энэний хугацааг бол одоо төрийн өмсөлтөнд гişүү ярьж байгаа бол 5 жилээс дээш болгоно гэж байгаа. Уул тэгж болгомоор байна. Өмнө нь одоо бид нар арх секторлох бивэр авандагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл 2 жилийн хугацаатай байсан. Гэтэл үндсэндээ сая энэ ковидын үед хөл хорионд байсаар байгаа бид нар үйл ажиллагаа явуулахгүй байсаар байгаа энэ тусгай зөвшөөрлийн хугацаа дуусчихсан. Тэгэхээр энийг нэг удаа энэ ковидын хөл хорионы үедээ уялдуулаад нэг удаа өндөр төлбөрөөр сонгуулж өгөөч гэдэг бол санал манай холбооноос гаргаад явж байгаа юм аа. Монголын уялдаа салбар бол өнөөдөр одоо бараг 90 гаруй хувь нь бол зогсон байдалд орсон. Бараа материал түүхийн хомсолд орсон. Ингээ байж идэг. Хэд гайл онгоохгүй. Тэгээд тийм учраас өнөөдөр би бол төсөлтөд бол одоо энэ салбарыг авал тий цаашид одоо хэвийн ажил тавьлахад хэдийн хугацаас зарцуулах уу тийм ээ. Энэ улсууд одоо ингээд бидэнд бол саналаа байнга өдөр болгон ирүүлж юм л да тийм ээ. Хүмүүс л өөрийнхөө хүсэл сонирхлоор Монголд юм бүтээ гэсэн юм их орон санаачлалаар хийж ирж байна. Хийж эхэлж байна. Энийг бол төр зэсэг бол илүүтэй дэмжих хэрэгтэй. Яагаад гэвэл байсан юмыг хараад чадсан. Одоо бий болох гэж байгаа юм бол хүчрэг том болгохын тулд төрөөс том бодлого явуулах хэрэгтэй. Тусгай шүлгийг авахын тулд дөрөв дээрээсээ батламж гэдэг нэг юм авдаг. Тэр батламж гэдгийг авахын тулд одоо галын дүгнэлт одоо юу гэдгийг нөх олон цуглуулдаг. Тэгэл авч ганцхан жилийн хугацаатай шүлэг өгдөг. Нөгөөх нь дууслаа дахиад эргээд тэрний хөдөлгөөн хөдөлж явдаг. Энэ бол тэр хүндрэлтэй байсан. Өнөөдөр хэрэглэгч хийн гэдэг одоо энэ хэрэглэгч ямар стандарт ямар одоо бараа материалыг хэрэглэх ёстой гэдгийг энэ дээр нэгдүгээрт гаргаж өгөөд одоо энэ олон 120 гаруй холбоод нэгдээр одоо нэгдсэн холбоо байгуулад байж гин гэж байна. Ягаад энэ холбоодод өөрсдөө энэ хэрэглэгчийн төлөө энэ зүйлийг хийж болдгоо юм. Ийхүү шударга өсөлтөн хэрэглэгчийн төлөө газрын дэргэд мэрэгжлийн нэгдсэн холбоод байгуулагдсны дараа анх дугаар форумо амжилттай зохион байгуулсан нь 2022 оныг хүлээлтээр дүүрэглээ. Тэдний үйл ажиллагаа зөвхөн эх орноороо хязгаарлагдах бус олон улсын түвшинд гарч болзошгүй хэмээн хүрэлцэн ирсэн зочид дүгнсэн юм. Энэ дүгнэлтийн биелэлээ олох боломжтой бөгөөд мэрэгжлийн нэгдсэн холбоодын эрх зүйн байдлын хуулиа батлуулах нь чухал. За тэгээд татварын ерөнхий газар, галын ерөнхий газар байхгүй байна. 11 цаг 30 минутанд бид нар дуусна гэж ойлгосон гээ явчих. Ер нь бид нар энэ татварын байгууллага, галын байгууллагатай холбоотой асуудлыг шударга өсөлтөөр шинжилгээ газраас маш олон удаа хөндөж байгаа. Ажилтаа хариуцлагатай байдаггүй. Томилогдсон албан тушаалтнууд нь ирээд хуралдаа гүйж суудаггүй. Энэ танхимд энэ мэрэгжлийн нэгдсэн холбоотой зөвлөгөөд холбоотоос ирсэн төлөөлөл одоо хүртэл суучлахад тарсан гэж ботсон гэ явна гэдэг ч одоо юу гэсэн үг. Бид нар ч одоо сүнснүү суугаад байгаа юм шиг л. Ингэж болохгүй шүү дээ.
одоо бидний хийж байгаа форум оны хамгийн ихэнд явагдаж байгаа форумыг байна Монгол улс орон даяар харж байгаа. Энэ төрлийн одоо шийдвэр гаргах хүмүүс гэсэн бас үдэж байгаа байх гэж найдаж байна. Дээрэс нь одоо өнөөдөр шадар сайдын дэргэд санаачлахаар явагдаж байгаа мөн шудраг өрсөлдөөн хэрэгжлийн төлөө газрын дэмжлэгтэйгээр явагдаж байгаа энэ мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа нэлээд үр дүнд хүрнэ гэж найдаж шүү. Мэргэжлийн нэгдсэн холбоотын зөвлөлийн гишүүд форум дээр ирсэн төрийн байгууллагын амлалтаа биелүүлж хэлсэн ярьснаа биелүүлэх хүртэл нь тууштай ажиллах юм. Тиймээс энэ үйл ажиллагаа төгсгөл биш, харин ч сайн цагийг авчрах хичээл зүтгэлийн дөнгөж эхлэл нь байх болно. Үүнд төр засаг ард түмэн дэмжлэгээ үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Мэргэжлийн нэгдсэн холбоод олон төрлийн үйл ажиллагаа эрхлэгчдээс бүрддэг тул ард түмний төлөөлөл болж чадна. Мэргэжлийн нэгдсэн холбоотын зөвлөлийн анги дахь форум 2022